Монгол Улсын гавь тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер бэлтгэл хурандаа Цэвэндаш, Улаанбаатар, Бээжин, Тяньжин хүртэлх 1600 км-ийн гүйлтээ өнөөдөр эхлүүллээ. Түүний хувьд 2023 онд хэд холын ганцаарчилсан гүйлт хийхээр төлөвлөж, өөрийн бие махбод сэтгэл зүйдээ онцгой анхаарсан гэдгээ ярьж байна. Энэхүү гүйлтийн гол зорилго нь их дэлхий байгалаа хайрлах, мөн мод тарих бүх насны хүнд эрүүл зүй амьдрахын утга учирыг таниулах гэлээ. Тэрээр жолооч, барайч нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй 45 хоногийн хугацаанд өдөрт бүтэн марафон гүйх юм байна. Яг эндээс одоо би 11 цагаас одоо ингээ хөдлөх гэж байна. Тэгээд одоо өнөөдрийн одоо миний одоо нэг гүйх гэж байгаа гүйлт маань одоо Улаанбаатараас гарч хүүгээд одоо замын өвд ирээн цаашаа хөхөт тэгээд одоо цаашаага одоо ингээд Жанчхүүгийн даваа тэгээд одоо ингээл цагаан хэрэм тэгээд Бээжин тэгээд Тэнжин бомб төртөл ингээ гүйх нийтдээ 1600 км-ийн гүйлтийг 40-с 45 хоногт одоо ингээ төлөвлөөд өдөр болгон бүтэн марафон гүйнд бүтэн марафон гэдгийг та бүхэн мэдж байгаа 42 км те ингээд одоо өвлийн одоо энэ гүйлтээ хийх гэж байгаа юм түүхэн гүйлт хийх гэж байна. Хүүдээ би итгэж байна. Миний хүү явна чадна гэвэл чаддаг байхгүй. Тэгээ би хүүдээ итгэж байна. Эверестед 8848-д 3 удаа гарцсан. Тэгээд ятсан юм чи одоо сайхан газар явах учраас одоо санаа зовхгүй байна. Миний хүү явна чадна гэвэл чаддаг. Тийм учраас хүүгийнхаа эр зориг, эрч хүч зоригнд нь бол итгэж тэгээ хүүгээ явуулах гэж байна. Мөн түүний дэмжин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар хэд холын марафон гүйлтийн холбоо, Монголын хөнгө атлетикийн холбоо, ахмад наснуудын холбоо хамтран ажиллаж байгаа л олон улсын хэмжээний мастер Вандан Очир багш дасгалжуулагчаар ажиллажээ.